шалгалт дууссан. Энэ шалгалт бол гайгүй байлаа. Уус гайгүй байна гэж мэдчихсэн. Тэгээд амар юм болсон нь би 5 дахь өдөр өгөх ёстой байсан. Үгүй биш. Маргааш өгөх ёстой байсан шалгалтаа нөгөөдөр өгнө гэж бодож явчихсан байхгүй юу? Тэгсэн чинь маргааш болж таарсан. Йоо, би тэр одоо мэдээг бол яг уу тэнэг байгаа сте. Би уусан тэнэг баггүй. Яа, гадаа бүр 31 градус. Бүр fire weather гэсэн alert ирсэн. Цаг агаар явах гэж тийм. Тийм амжилттай халуун байна. Тэстэй залхилаа нах. Их гоё амттай бол биш үү? Лэш шүгэр гэсэн юм. Гэтэ зүгээр юм байна. Only 1 hour. Одоо ганцхан цаг гэж л хэлдэг л орё. Let's go. Шалгалт ямар байсан бэ гэвэл яг л sample exam тэгээд төстэй. Тэгээд яг авна гэсэн юмараа авсан, which was good. Гэхдээ амар их бичих юм байсан. 2 цаг 10 минутын шалгалт. Тэгээд 2 цаг 10 минутын турш зогсолтгүй ингээд бицээр гарч ирсэн. Одоо надад ганцхан exam үлдсэн. Тэр нь одоо өнөөдөр нь 4 дахь 5 дахь хагас санд. Тэгэхээр надад нэг өнөөдөр нэлээд нэг 2 өдөр бэлдэх хугацаа байна гэсэн үг. Тэгээд тэр exam-д одоо бэлдэж эхэлнэ. Дахин өглөө болсон байна. Өчтөр би нэг 11 болтол хийж байгаад утцсан. Бичих мартсан лээ. Одоо 9:28 болж
За ингээд миний шалгалтын season дуслаа. 4-7 хоног маш урт өнгөрлөө, маш их хичээл хийлээ. Тэгээд өнөөдөр finally шалгалт маань дуслаа. Тэгээд яг таамаглаж байсан шиг хамгийн сүүлийнх нь ер нь бол жоохон хүндөвтөр орж ирсэн. Бусад 3 шалгалтаа бодвол гэхдээ тэгээд ямар ч пасс хийсэн байх гэж найдаж байна. Шалгалтын миний study vlog-ыг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд see you guys on my next video. Bye bye.